Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгийлэр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоошинтон дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол суугаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За ингээд лав гарагийн дугаараараа бид ганц бие хүмүүст тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухай сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр яг одоо 2026 оны 5 дугаар сарын 20-ны лав гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. Унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За эхлээд хөтлөгч нь сонсогчоос ирсэн захиагаа уншиж өгнө. Тэгээд уншиж өгснийхаа дараа шууд эфирийн 77 77 38 83 77 77 88 30 дугаараар нээх болно. Тэгэхээр сонсогчд маань орж ирээд тэгээд яг энэ захианыхаа болон одоо захианы талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд хэрвээ танд бас төстэй зүйл тулгарсан бол хин нэг нь бас тулгарсан бол энэ талаараа бас илэн далангүй бид нартэй ярилцаарай. Таны дугаарыг бусдад зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа шүү. Тиймээс та айж эмээх зөвлгөөр ярилцаж болно. Гэхдээ бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор мэдээж зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас уриалж байна. За ингээд захиа руу оръё. Сайн байна уу? Би 30 нас нэлээд гарсан ганц бие үр хүүхэдгүй гэрлэж байгаагүй эмэгтэй байгаа юм аа. Айлын томоос гадна эрт тустай гарсан болохоор жаахан өөрийнхөө зөрүүд зантай. Бас хинэгний хараа хяналтанд байх дургүй. Эмх цэгцтэй зарчимч байх дуртай баг зэрэг OCD-тэй ч байж магадгүй. Иймэрхүү зангуудыг маань хараад хүмүүс намайг муухай ааштай гэх үе байдаг л да. Ээж аав маань над балиараа ашаа болооч хүнтэй суухгүй 40 хүрлээ гэдэг. Нэрээч нэг мэдсэн 40 нас төгчээ хөрхий. Уг нь 2 жилийн өмнө нэг залуутай уулзаж дотносоод бараг 1 жил хамт байсан. Даанч хитрхи хойрог эмх цэгцгүй байснаасаа олж надаас хэдэн удаа хатуу үг сонсоод намайг хаяад явсан. Тэрнээс хойш эр хүнтэй ойртойгоо жил болох нэ. Хүнлэм хойно эр хүн хүсээд байх юм. Тэрнээс хойш ажил төрөлдөө илүү анхаарч хаяа хүсгээрээ тоглоом энтрээр өөрийгөө болгоод яваад байсан. Сүүлдээ сонирхолгүй санагдаад эр хүний халуун биеийг л хүсээд байна. Удаан эр хүнгүй байсны эцэст уг нь нилээн дүү залуутай танилцаад дотн харилцаанд орох гэсэн боловч гаднаа гяланцэг дотроо паланцэг гихчээр нууц эрэхтэн нь муухай үнэртэй байсан тул шууд хилээд дотн харилцаанд оролгүй харьцаагаа болсон. Тэрнээс хойш эр хүнтэй ойртон гэхээр сэжиг хүрээд байх юм. Тэгсэн мөртлөө хүсээд байх юм. Яамар ч юм. Миний үеийнхэн бүгд хүнтэй суучихсан дүүнэр болохоор илүү харж мөлжгөл санаатай. Ах нараар яах вэ дээ угаасаа өөрөө хөгшөрч байж. Гэр бүлтэй хүнтэй бол ойртох нь битгийл танилцахыг ч хүсэхгүй байна. Ажил дээр эр хүн байдаггүй. Найзуудтайгаа гарч орохоор бүгд нөхөр хүүхэдтэй. Гэр бүлтэй хүмүүс залуучуудтай танилцах ч үгүй ууж л байгаа юм чинь. Ууж угаад л сална. Надаас ер нь ханийн тэнгэр, эрийн тэнгэр хоёр хоёулаа нисэн оджээ. Төвгөдөхгүй, миний амьдралд оролцохгүй, маш сайхан, цэвэрхэн, зөв эр хүн хаанаас олох уу бүсгүй ч үдээ. За өнөөдөр ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдв бол ганцаараа явсаар байтал тоос дарж гүйцлээ гэсэн сэдвээр ярилцах нэ. За та өөрөө болон таны
ойр хавьд ийм ганц бие тоос дарсан бас баг зэрэг муухайштай хүн байдаг бол бас байж байгаад хүнтэй суусан бол бидэнтэй холбогдож туршлагаасаа хуваалцаж бусад ийм хүмүүст хүргэж болох юм байна л да. Тэгэхээр магадгүй те ганц би яваад ингээд 30 гарчихсан 40 дөгч байгаа эрэгтэй ч вэ нү эмэгтэй ч вэ нү орж ирээд за надад нэг юм байгаад идэм аа. Одоо OCD гэж яриад байна шүү дээ тий. Иймэрхүү өвчин байж ч магадгүй эсвэл энэ миний хит одоо биеэ барьсан хитрхи бусдад тавиад байгаа стандарт маань өндөр вэ нү ч гэдэг юм уу тий. Энэ талаар ингээд ганц биечүүд маань орж ирээд бусад ганц биечүүдтэйгээ болон Монголд ажил сонсож байгаа сонсогчтойгоо бас өөрсдийгөө бас ингээд хуваалцаад ярилцаад явчих болно шүү. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд маань нээлттэй байгаа шүү. За Улаанбаатар хотод 22 цаг 17 минут болсон байна. Тэгэхээр унтлагын өрөө нэвтрүүлгээ үзэж байгаа, лайваар бас үзэж байгаа бүх сонсогчдод болон үзэгчдэд энэ өчийн мэндийг хүргье. Та хэд маань өдрийг хэр сайхан тухтаа өнгөрөвдөө, юу хийцгээв? Энэ талаараа бас комментаар бичээд ороод ирээрэй. За эхний сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна. За өчийн мэндэ өчиг сайхан өнгөрөөж байна уу? Жишээ мэндэ. За захиагаа бол сонсцсон тийм ээ. За ерөн сонслоо даа. За өөрт нь ойрхон бууж гин үү яаж гин үү? Тэр яг л натаа ажиллах юм байна. За өөрөө хэдэн насны төлөөлөл вэ? За одоо энэ 5 сарын 26-нд одоо 42 хүрэх гэж байна. 42 хүрлээ 5 сарын 26-нд. Өө 6 хоногийн дараа. За одоо яг энэ захианы эзэн дээр гараад байгаа шиг асуудлууд өөрт нь байгаад байна гэж штэ. Энэ яг юунаас вэ? Гэхдээ яг одоо ингэ би бол одоо тархиудгүй, тамиг татгүй. Урдан хүнтэй гэр бүл болж байгаагүй. За. Тэгээд яг л нэг ажил гээд одоо шоу зэн огт сонирхдаг. Одоо ажил гэргээл явцдаг. Тэгээд ерөөсөө тийм сардлууд энэ 42 хүрчихлээ. Тэгэд за 42 хүртлээ тэг хүн амьтантай уулзаж учирч үерхчихсэн биз дээ. Одоо бас нэг коронавиг нэг 2 сар үерхэл тэгэл би нэг шууд Чех руу гараад ирсэн. Тэр хүн Чех руу гараад авцсан. Би өөрөө. За. Тэгээд би холдвол сэтгэл холддог гэдэг үг л яг тэгэл болдгийг. Тийш дээ тий. Яг тэгэл өөрөө нэг гадаад руу яваад тэгээд очиод ажил хийж байгаа л тэгэл ерөөсөө нэг бас нэг дэвшэрхээс Монгол дээр гэж бодоод ирээл тэгэл нэг хувийн одоо энэлэгт одоо 2 ажил хийдэг тоогооч тэгэл стокан байгуулагч хийгээл явж байгаа. За тийм техник ингээд яг юм асуудал их байдаг юм аа. Тэгээд найзууд одоо ингээд хүнтэй танилцаа шийддэг. Танилцахаар нөгөөдөөс нь Монголд ганцхан асуудал байдаг. За. Хэрвээ одоо цэцгээ гэдэг хүүхэн нөхрөөсөө салсан бол хоёр тийш амьдралаа яг хууль журмын дагуу болсон бол дахиад эргээд уулзаад байхгүйгээр байдаг бол амьдралч эмэгтэй хүнтэй амьдрч болно. За. Өнөөдөр натаа уулзчаад маргааш мөн нөгөөдөр эргээд дахиад хуучлалтаа уулзаад байвал тэр бол арай худлаа гэдэг байхгүй юу? Тийм зүйл тохиолдчихсэн юм уу? Тийм манай найзад амжилттай их байна гэсэн байхгүй юу? Тэгэхээр би өөрөө явсаа тэр боддог бас их таардаг. Одоо ингээд одоо 40 хүрч гарчаач тэгээд одоо ингээд хүмүүс одоо өөр орчин хүмүүс ихнэр ааш хэрэглээ би тэнгэрээс тэнгэрээс үнжээлтэй биш. Лангондар гадаа гоо сайхны бараа биш тэр чинь мөнгөөр болчихсон. Тэгдэг бол сайхан л байна тийм биз дээ. Үзэж шилж байгаа л авчих штэ. Өөрхөн дансны нэг 20 сая төгрөглөө харуулаад авчихмаар. За одоо тэгэхээр өөрөө бол нилээн тоосон дарагдсан байгаад байна гэсэн үг үү? Бараг л дарагдчих шиг нэг одоо найзад одоо бүр одоо чи одоо наач одоо гарч орооч гэж одоо төсөөдөр чи гарч орё гэдэг. Тэгээд одоо санаа зовоод одоо яах юм бэ одоо юм ард урдаа одоо ямар сингл гэсэн би чи наачсаа байна шүү дээ. Бараг тэгээд наагаа явчвал ер нь амар юм биш үү шиг зүгээр. Яг л бас тэгэл мааш хэцүү шүү дээ.
За тэгэхээр өөрөөс чинь нэг хоёрын чанартай юм асуучаа тэртээ тэргүй өөрийг чи хинч танихгүй байгаа. За асуусан. За хамгийн сүүлд хизээ дотн харилцаанд орсон юм? 8 сарын. Өнгөрсөн 8 сард. Тий. Тэгэхээр чи одоо юу гэлээ? Одоо чинь 6 сар болох ч байгаа. Одоо барыг тооны машинаар. Тий, бараг жил 10 сар болох ч шүү дээ. Тий. Ааха. За тэгээд яг ингээд нэг ингээд энэ харьцааг хоол хийгээд байхад тэгээд ингээд ийм нэг бие болчихсон бол гэж тэгээд жижиг болчихсон бол гэж бодсон шүү дээ. Тэгээ штэ. Одоо бүр ингээд зожигроод дээрээс нь одоо тэгж эрэгтэй хүн ч байтугай эмэгтэй хүн байтугай ер нь бол өдөр болгон байвал бүр сайн. За дор хаяж 7 хоногт 2 3 удаа байвал аягүй сайн гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд би нэг юм бас яг нэг хоёр чанартай нэг манай найз ингээд найз эхлэж байгаа сайхан бид гурав нэг хоолноор сууж эхнэрээ хэлж байгаа байхгүй юу? Аа. Манай хүн ганц хийчихээс хоошоор болчихъя. Яасан гинэ? Тэгээд ганцхан одоо хийгээд хоошоор болчих юм дотоо хавтанд орчихвол. Тэгээд би хэлчихсэн. Би эхнэр авах юм бол ганц бишээ. Шөнд одоо 10 байтгаар хиймээр байна гэж хэлсэн. Шин 10 хийжүүл эхнэргүй болчих юм шүү баг. Тунгийн тааруулахгүй бол нөгөөтгөн зүгээр айгаал ингээд бүр ингээд үргээчүүл яана. Гэхдээ яг 8 сарын яг нэг 10 удаа хийгээл тэр ард. Ааха. Тэгээд сүүлд надад 2 3 удаа заалгасан тэгээд би орон за чи орой дургүй юм чи надад би чиний анаас хөөд надад заавал бишээ нэг хэлсэн. Тэгээд яг уух дуртайсан байхад би надаараа ууж иддэг болохоор чинь тэгээд яг тийм юм холд юм бил. За тэгэхээр ямар ч одоо ингээд эмэгтэй хүмүүс одоо ингээд ууж идэж болно тэрхээ зөв тохируулахад өнөөдөр миний олж байгаа 3 сая төгрөгийг гэрэлтэй болох юм бол амьдрах нэг цаашдаа 500-ын хоошоо хийгээд 2 сая 500 нь бүх юм тохирол амьдрах гэсэн тооцоолол гаргах байхгүй. Зөв. Тэгээд би болохоор одоо ингээд өөрөө шалан ингээд 3 сая гаруй төгрөг болгоод яваад байдаг гэж боддог болсон. Сүүлчээр одоо ерөөсөө хамаагүй цацдаг ч цацвал зүгээр ч юм л гэж боддог. За би бас бодчихлаа л энэ бол зөвхөн миний бодол шүү заа юу. За тэгэхээр за ингээд тэр эмхтэй жоохон ууж идээд байсан гэж штэ. Тэгэхээр бүр нэг юм хамаа замрааг нэг ахааны хоошиг орж гараад уугаал идээд байхгүй л илгүү дээ эмхтэй юм болохоор. Тэгэхээр яг тэ бас нэг стандарт гэж юм байдэн штэ. Магадгүй өөрөө тэр эмхтэй хүндээ буюу эсрэг хүйснийхэн хүнд стандарт тавихтаа зарим нэг зүйл дээр нь жоохон зөөлөн хандах хэрэгтэй болов. Одоо 40 гарчлаа штэ. Ааха. Юу гэж бодож байна? Яг одоо нэг гэр бүлийг хүмүүжил гэж яддаг шүү дээ. Одоо манай ахтай өнөөрөө бэрээчэд хөрвчөө одоо нэг өөрсөс хүмүүс нэг тэгж өгөж иддэг болохоор өөрөө нэг тийм орчин өссөн хүмүүс болохоор сэтгэж юм болов уу гэж бодсон. Зөв. Нэг гэр бүлийн одоо хүмүүжил гэж ясна нэг юм байдаг шүү дээ. Тэр хүүхэн ууж идэж болно. Сарда нэг удаа ч юм уу нэг гүйлрэндээ нэг 2 удаа ч юм уу манай эгч нартай дүүнэртэй нэг төрсө өдрөөр нэг эмэгтэйчилээрээ гараад нэг ганц нэг тэмдэглэлт өдрүүдээр бол болоод байна тийм ээ. Тийм ууж болно. Тэгэхгүй нэг натаа нэг удаа уулзаад яагаад гэсэн чинь уулзаад би ингээд яхан энэ хаамарл болсон шүү сэтгэл санаар юм гэж хэлжсэн байхгүй яа. Тэгээд би нахчин засч чадна чи өөрөө гарч чадна гэвэл би засч чадна гэсэн чинь би өөртөө засахгүй хаа гэж өөрөө хэлсэн. Яана хамааралт явж хамааралтай хүүхэндээ таарсан юм. Тий харин. Хашаа. Энэ мөрчөр амир хэцүү байдаг байхгүй зөөрдөг байхгүй юм чинь. Арга хэлбэрсэн зөөрнө хаа чи. Нөгөө нэг ийм үг гэдэг үстэй. Үнэхээр сайхан юм ихтэй даанч архичин гэдэг шиг. Тий яг үнэ. Одоо амар гоё биштэй гоё залуучууд байдаг шүү дээ. Яг тийм төгс чамшиг биштэй бүдэнтэй суудаг л байхгүй юу? Тийм шүү дээ тий. Яна би одоо ууж идэхэ болио гэхгүй хотлоод. Тий. Би болохоор өөрөө хийдэн сар хичээлдэг. За. Бөхчөд бол нэг 150 60 70 бол өргөдөг болчихлоо. Би бол бас яг адилхан хэмжээтэй өргөдөг. Өөрийнх нь өндөр нь хэдвэ? Жин хэдв? 6 толгойд булчин нь гарсан уу? Яг энэ ямар надад юмсан таньдаг юм тодорхой хэлчихэ. 61 86. Яг жингээл 86-аар барьдаг. За. Яаж хоол идсэн ч хамаагүй. Би одоо өнөөдөр бол яг нэг
10 өшөөр нэг аяг баяртай цаг хийж өөрөө тоогоо шинхээж идэл яаж яхад бол яг хэлмээр төстэй 86 л байдаг. За одоо манай энэ захианы эзэн эмэгтэй минь болохоор ингээ 30 гараа явцсан 40 рүү дөхөө явж байгаа эмэгтэй байхгүй юу? Өөрөө болохоор ингээ захиан дээр ингэсэн байсан. Яна намайг одоо ханийн тэнгэр, эрийн тэнгэр хоёулаа хаяад нисэн одцсон юм шиг байна. Гэхдээ надад түүгөхгүй миний амьдралд оролцохгүй. Маш сайхан цэвэрхэн зөв эрхэн хаанаас олох бүсгүйчүүдээ гэсэн. Өөрөө ороод ирэх шиг боллоо уулна. Өстө мэдгүй заяана замдар гэдэг. Надад болохоор одоо ингэ сонирхдаг би зүгээр хойгоо хэлэх бол би прокалинд замстаг үндэсний богс сонирхдаг хурдан маш сонирхдаг. Яруу найраг сонирхдаг. Яг л миний одоо сонирхдаг зүйл юм. Заавал заалын бэлт хэрэг. За тэгвэл болж игэл ер нь бол эмэгтэй хүн тал дээрээ бол care үзүүлнэ, романтиклж чадна. Яг би эхнэрээ хүмүүс гэдэг хувцсыг чинь гарахгүй шилдэг. Тэр бол асуудал яг би нэг юу ч нэг гурлыг чинь гуруулахгүй байж чадна. Хоолыг чинь хийж чадаад чадхалах гэж хэлсэн. За хоёулаа яриад байвал дараашиг хүмүүс нь бас атарч магадгүй. Тэр дараашиг хүмүүстэй боломжлоход хавцдаг дахиад яриад хоолойдтэй. За тэгээд бас ухаантай залуу шүү. Ухаантай шүү тэгээд. Гэхдээ шудрын дээр үстэй. Би одоо өөр чинь Facebook хаягийг мэдэн чамраг гэдэг. Оо над руу бичгээд байгаа юм уу? Оо ёо. Үгүй. Тэр болохгүй таа зүгээр. За тийм билгүү дээ. Тийм болохоор дараагийн хүндээ боломж олгох чи хоёлаа. За тэгье. Тэр хүмүүсээ яриагаа сонгосоод үзье. За тэгье. За үчиг сайхан өнгөрүүлээрээ. Би одоо нэг ажилдаа болохоор яг single ажил манай хаачаал тааждаг. Тэгээд болохоор яг би энэ чинь сонгосонгоо дараагийн хүмүүстэй боломж олгоод тэр хүний заяаны замдараа гэвэл маш зөв хандл хэрэгтэй. Би нэг л амт юм хэлдэг хүмүүс. За наа чин зөв шүү. За нэг л амьдрал. За холбогдсон маш их баярлалаа үчиг сайхан өнгөрөөрэй. За сайхан өнгөрөөрэй. Би хаяг чи мэднэ Facebook чи мэднэ гэхэн айгаал явчихлаа шүү дээ би сая. Яа тэгсэн чи үгүй гинэ. За гэтээ ер нь бол бас ийм одоо янз бүрийн буруу зуршилгүй ийм тийм бас ирчүүд зөндөө байгаа тий. Яг бид нар л яг тэр хүмүүстээ таарахгүй л агаад болохоос биш. Ер нь бол гадуур зөв сингл, суур хүмүүжлэн зөвтэй, тий зөв суур хүмүүжлтэй ийм тийм ирчүүд байтгаа эмхтэй хүмүүс хаасаагүй байгаа. За дараагийн сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Сонирхолтой. За орой минь хүргэе үжиг сайхан өнгөрөж байна уу? За. Эхний нь наад өндөрлөж үзээ туулаад гараад ирсэн юм уу? За. Ер нь яг бадуусрал өндөртэй удаад ирэхээр хүн харагдах байцтэй. За тэгээ ирчүүд чинь угаасаа таалагдах байцтэй. Таалагдах байцтэй. Одоо нэг хүмүүсээ эр хүнээ голоод нь штэ тий. Тий, голодгүй байхгүй юу? За. Манай ирчүүд чинь яхан тийм бүдүүлэг талдаа боловсруулалтаа шүү дээ. Тэгээд юу яагаад гэхээр өөрөө насахад ирэхээр тэнцүү тавьж байгаа. Яг. За та өөрөө болохоор яг ингэ туулаад гараад ирлээ гэхээр одоо сингл биш гэсэн үг үү? Одоо сингл биш л дээ. Гэхдээ би 40 хүрж иж байгаа шүү хүнтэй зовсон. За тэгээд яг тэр суусан хүнтэйгээ суух хүртлээ одоо суухтаа одоо шалгуур малгуур энэ төр юм дээр нь тэр хүн тэнцэж гарсан уу эсвэл өөрийнхөө стандартаа бууруулсан уу? Яг үнэ өөрийнхөө стандартыг багтар бууруулдаг юм лээ. Бууруулахгүй ерөөсөө хүн таалдгүй. Тэгин тий. За. Багтар чиндэрэ буулгана. Тэгээ яг үндсэн хүний хаад нөгөө сэтгэлийг л харна штэ. Тэгээд ерөөсөө хүн өөртөө тааруулна гэхээс биш. Яг тэр өөрийнхөө цэнзүүр таасан хүнийг ерөөсөө олддоггүй. Тэгээд юм өөрөө дасаж авна гэж бодсон шүү дээ. Яг тэг нас яваад байдаг. Голж шилээд байдаг. Ер нь цэнзүүрээр баг зэрэг буулгад ижил хүн олдно гэхээс биш. Яг цэнзүүр таасан хүн олддоггүй шүү. Тэгэхээр болж өгвөл бас өөрийнхөө хүнтэй зоосон болохоор мэдж байгаа. Одоо бол өстэй янзын гоё амьдарч байгаа юу? Тийм шүү. Дажгүй сайхан амьдарч байгаа. Зарим нэг алдааг нь ирчүүд алдааг нь өөрсдөө засаж авдаг шүү дээ. Засаал тэгээд одоо хамтдаа л байгаа юм чинь тийм ээ? Тийм засаж тасруулж л авна гэхээс биш. Яг тэгээд цэнзүүр таасан хүн байна гэж байдгүй юм аа. Тэр чинь тэгэхээр 10 өөр хүн болно гэдэг шиг. Тийм.
За. Боловсролын хардгийн хүн чинь за тэгээ хов хүнийх нь байгаа орчин тэгээ ерөнхийдөө юуг нь их харнаа эмгтээчүүд яг боловсролын болоод ирэхэд хүн ерөөсө таалагдах байж тийм. Яг. Тэр боловсрол байхгүй болохгүй. Ааха. Тэгээд л олж авна шүү дээ. За би өөртөө чинь бол үнэхээр санал нийлэх юм байна бас. За. Тэгээд зарим нэг жижиг алдаг бол өөрөө засаж авна шүү дээ. За. Тэгэхгүй бол яа гэдэг цензур таасан маш хавар. Тэг олдоход хэцүү шүү. Тий. Дараа ял төрүүчийн явгаа яг нэг байна, хөр хөөхт нь байна. Татлаа түлхээ байна. Айгуу хэцүү. Ар гэр амьдрал гэл тий. Хамгийн том цензур бас тэнд үйдгийг. Тэгэл босд нь бол баг зэргийн зардаг дасаж болд юм уу? За. За маш их баярлалаа. Тэгэд үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. Сансагч гिच маань ямар гоё зүйл хэлвэ те. Яг ингээд бид нар ингээд өөрс одоо юу гэдэг юм бэ? Өрөөл бусдад тавьдаг шаардлага шиг. Одоо тэрийг жоох ингээд бууруулах болохоор яг тэр өөрийн чинь хүсэж байгаа одоо хүн олдно гэдэг бол их хэцүү. Дээрээс нь бас нэг юм үг гэдэг нь штэ. Өрөөл бусдад тавьдаг шаардлага өөр дээрээ бас тавьж байгаа чи гэдэг шиг те. Тэгэхээр аль талдаа л уусаж жоохон зөөлөн дээр нь зөөлхөн гаргах дээр нь гаргахгүй болохоор ингээд хитрхээ бас олон жил би ганцаараа явцгаан гэд амар цензуур тавиад стандарт тавиад жоохон хатуурхаа тавил ер нь бол хэцүү хажууд чинь хүн тогтно гэдэг хэцүү шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Алло. Байна. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Баярлалаа үчи минь. За. Наадах чинь нэлийн чанга юу тавиад байгаа юм байна за. Стандарт. Цензуур тавиад байна. Тэгээд наадах чинь миний ойлгож байгаа бол ийм хүн манай Монголд орно гэдэг үг их хэцүү дээ. Өдрийн од шиг гэх гээд байна уу? Ер нь тийм ба. Тэгээд нэг талаас нөгөө талаасаа би нэг мэдрэлийн ихтэй уусчихсан байхгүй юу? За. Тэгэхээр надад хэлжээс нэг 10 хоногт явцгаа нэг бодис солилцоод орж авахгүй бол мэдрэлд маш муу нөлөөлдөг гэж. Тэгэхээр би наадхны чинь бол нэг заяаны хан замзэр байдаг гэж. Тэр ялангуяа төвчөөстэй шараад ирсэн настай хүмүүс бол хотлаа байж. Сая ингэсэн штэ. Би ингээ мэдрэлийн эмчтэй уулзчихсан. Тэгээд 7 хоногт ядаж тэдүү удаа орж авахгүй мэдрэлт нөлөөлдөг гэсэн шүү. Тэгэхээр би наад хүн чинь баг мэдрэлтэй юм шүү гэж хэлэх чам болов уу гэж бодлоо. Өөрөлд юм бол бодис солилцоо банк явагдчихсан байхгүй юу? Тэрийг бол мэдээд байгаа юм. Уул нь манай сонсогч маань ч мэдээд байгаа юм. Бэлтгэгч нь өөрсдөө солилцоо явуулж одоо хэмжээгээр тэр хүний ухаан төвшин чиг юм уу тийм л байж тээ. Яг. Бүгд ойлгомжтой л да. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За бас манай лайв үзэж байгаа унтлагын өрөөний сайхнууд маань сонсогчд маань энэ талаар юу гэж бодож байна? Цензуура хит өндөр тавиад байна уу? Яагаад байна? Аль эсвэл иймэрхүү зүйл байх ёсны шүү дээ. Яагаад бид нар бас ингэж нэг амьдарч байхдаа нэг санаанд нийлсэн үнтэйгээ сууж болдгүй юм бэ гэсэн байр суурьтай эмгтээчүүд ирчүүд бас гарч иж болох юм тийм. Тэгэхээр өөрсдийнх нь байр суурийг бас комент хэсгээр үлдээчээрээ халиукан бас хүмүүстэйгээ холбогдоод ярьж байгаа хоорондоо бас та нарын комментиг уншаад явчнаа. За захиан дээр гарсны дагуу би бодсон. Юу гэж бодсон бэ гэсэн чинь нэг ингээд өөрөөсөө баг дүү насаар нилээн дүү залуутай ингээд унтаж хөвтөх гэсэн чинь нөгөө эчимдэг эрэхтэн амар үнэртэй ягаад сэжиг үрсэн гэсэн штэ. Угаасаа хэний ч сэжиг үрнэ манайхаа. Өмнөх нэвтрүүлгүүд дээр бас ярьжсэн. Манайхан эрэгтэй эмэгтэй гэлтгүү яагаад эмзэг эрэхтнийхээ эмзэг одоо тэр хэсгийнхээ ариун цэврийг гоё сахиж чаддаггүй юм бэ? Яагаад зарим нэг хүмүүс одоо энэ тэрнгээр явж байхдаа ингээд үнэртэд яваад байдаг. Би яг бүр тийм үнэрлжсэн байхгүй энэ тэнд ингээд паблик буюу одоо олон нийтийн газар явж байхдаа аль эсвэл найзуудтайгаа энэ тэнд сууж байхад эмэгтэйчүүдийн 0 орох морох гэхэд бол тиймэрхүү үнэрийг бол угаасаа тийм үнэрч угаасаа айгуу содон штэ. Тэнгүүд угаасаа л энэ тэр үнэр байна да гэж бодогддог. Тэгэхээр өөрсдийнх нь тийм
биеийн ариун цэврийг болон эрүүл мэндийг та нар бас жоохон ажиглаач ээ. Тэгээд хэдий гоё те харагдах нь айгуу гоё эмхтэй айгуу гоё эрэгтэй байгаад мянга гоё ягаад тэгээд тэр хэсэгтэрээ тиймэрхүү тааруухан те ариун цэврийн одоо сахилга баттай байх юм бол тэгэл хэцүү шттэ хизээч хүн чамтай ойртохыг хүсэхчгүй. Энэ тал дээр бол манай сонсогч эмэгтэй маань одоо захианы эзэн маань угаасаа шуудан хилээд тэгж дахиж харьцаагүй гэсэн. Угаасаа дахиж харьцаж гэж бодохгүй штэ. Хин ойртыг дотн харилцаанд орё гоё бай гэж хүсэхвдээ те. Тэгэхээр энэ тал дээр бас манайхан жоохон одоо юу гэх юм бэ боловсралтай байж энэ талаараа бас жоохон анхаарлаа хандуулад өөрсдийнхөө ариун цэврийг сайн сахидаг бол гоё шүү гэж хэлэх гээд байгаамаа. За комент уншия. Цэвэршилт явагдаад эхэлчихээр хаяа тоосон дарагчих гээд байх юм гинэ. Тоосон дарагдаж болохгүй шүү. Тэгэл яаж иж байгаа л тоосоо гүйлдэн штэ. За өөр юу гэж байна? Яг л тоосон даруулах гээд байна да золиг гэж гинэ. За та нар синглчүүд байтгаа би хостой хүн маань хүртэл ингээд тоосон дарагдах гээд байгаа шүү. Холын харьцаанд байгаа болохоор хэцүү байна хэцүү байна. Тэгээ яг зовлон нэгтэл байгаа юм байна манайхан тийм ээ. За хүүшээ аалзны тор татаад хөгзөрлөө штэ л гэсэн хүмүүс асааг. Манайхан нэрээ аалнаа. Үнэхээр хөгжилтэй хүмүүс шүү. За ингээд хэрвээ та Монголоос холбогдож бид нартай ярилцахыг хүсвэл 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Тэгээд орж ирээд энэ тал дээр одоо өөр тулгарсан асуудал юу ч байж болно шүү дээ тий. Яг сэдвийн дагуу ингээд бид нартэй хөөрөлдөөрөө өөрийг нь хинч шүүхгүй бид нар хүнд зөвлөгөө өгөхгүй. Тэгэхээр яг л энэ цаг мөчид томчуудаараа бие биентэйгээ нээлттэй байж өөрсдийнхөө нэмэх 21 сэдвэр буюу дотн харилцааныхаа асуудлуудын талаар ярих юм байгаамаа. Тэгэд ялангуяа өнөөдөр лав гараг синглчүүд маань бас сонсоод аваарай. Ийм асуудал та нарт байна уу? Та нар хитрхи бүр ингэ тэнгэрийн юм хүнээс хүсээд байна уу? Тэгэд түрүүний сонсогч хэлсэн тийм ээ. За ер нь хүн боловсралтай болчхороо хит их өндөр боловсралтай болчхороо тэр хэмжээгээр бас яг тийм хүнийг хүсээд хэр оргийн хүн санаанд нийцдэггүй гэж хэлээд идэг. За боловсрал гэхээсээ гадна бас магадгүй салсан барьсан одоо би чи өмнө нь бас нэг олон жил сууж исэн хүнээсээ салаад ирсэн байгаад байгаа штэ. Мдийг бол мэдэж яваараа энэ гэж мэгэ тэ. Тэгээд яг тэгэхээр өмнөх хань маань болохоор бас айгүй мундаг хүн байсан. Тэгэхээр ингээд дараагийнхаа хүмүүстэй ингээ болзоонд гардаг ч юм уу одоо сингл болсон юм чи мэдээж л хүн юм чин болзоонд явна хүнтэй уулзна учран ч юм уу эсвэл нэг танилцгаал ингээл уулзч ирэхээр угаасаа нэг тийм цензуурны нэг тийм зааг гэж байдаг юм блэ шугам түнхтэй өмнөх хүнтэйгээ харьцуулаад байгаад идэм билээ шүү бас. Тэгэхээр магадгүй энэ буруу ч гэж магадгүй зөв ч гэж магадгүй гэтэл харьцуулалт явагдаад за нөгөө өмнөх манд гэдэг байсан да. За энэ чинь нэг ийм л юм байна да гэдэг ч юм уу тий. Эсвэл ядчихэд өмнөхөөсөө дордуулчихгүй юм шүү гэдэг ч юм уу. Нэг тийм ёрын бодлоод бас яваад идэг юм шиг санагддаг. Энэ тал дээр та нар юу гэж бодож байна? Над чиг юм бодолтой хүн байна уу байхгүй нь аль эсвэл намайг чи айгүй буруу бодож байна гэд ороод ирж болно шүү дээ. Яг тэгвэл хүн өөрийнхөө үзэл бодолд үнэнч тийм ээ. Тэгэхээр иймэрхүү зүйлсийн талаар бас лайв үзэж байгаа сонсогчд маань бичиж болно шүү. Болно. Өчигдрийн нэвтрүүлэгтэр би нэг Хөвсгөл аймгаа гэдээ ярьсан чинь дараа нь жоохон гимшихгүй юу. Ингээд нутаг усаа хэрэггүй ярьчудаа за яг тэгээд худлаа ярьсан биш чи тоорн нэг хүн бичгтээ халуука Хөвсгөлийнх юм уу? Тийм баха угаасаа их айлгүй байгаад исэн юм аа. Ундлахын өрөө нэвтрүүлгийг айлгүйгээр ярьдаг байгаа шүү. Ядаргаатай те. Бусад нэвтрүүлэг дээр айлгүйдг байгаа шүү гэж. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. За үчи минь ингээд нэг сайхан цээлхэн шингэн хоол ороод ирэх юм гэл. Баяр. Мөн байна. Арай минь төргийа. Би арай хүүхдтэй яриад юм шээ. Айгүй шингэн хоолой төв ороод ирлээ. За. Би яг интернет үнэтэй тэгээ одоо төртөө гарцсан байна. Тэгээд зүгээр одоо ихтэй аль чинь хүмүүстэй зүгээр энэ гэдэг утгаараа хүмүүстэй нэг ажиларын төрийн тухай одоо тэр түрүү ярьлаа шүү дээ. Тэр өндөр та нарын янз бүрийн юмнуудын тухай зүгээр
жоохон альтахан зөвлөгөө өгчиё гэж бодлоо. За. Би ажиллах хугацаанд имлэг гэдэг чинь одоо янз бүрийн авралын хүүхнүүдтэй тийм хэцүү газар байдаг шүү дээ. Үүнээс танаар маш хүнд хэцүү. Тэгээ яг тэр үедээ би зөндөө сайхан зохицуулж найз нөхдөд ажилчтай хэлдэг байсан. Өглөө босоод нүрээ угаахад та нар яг надад бол билэгчнээ сайхан нүрээ угааж байгаатай адилхан яг зэрэгцүүлээд угаа. Ерөөсөө хүн зовоод ахын баахгүй. Өглөө босоод нүрээ угаадаг шиг билэгчнээ өдөр болгон өглөө болгон сайхан угааччихгээд ачнахаа хүмүүстэй найз нөхдөд ажилчтай хэлдэг байсан л да. Тэгээд ер нь тэгээ ирэхтэй ажиллахаас өглөө босоод та нар нүрээ угаачаа сайхан билэгчнээ угааччээ. Тэр урчин техник хэсэгтэл хамаг давхар хуралддаг штэ. Тэгээд тэрийг нэгээ сайхан угаагаад цэвэрлжтэй. За тэгээд би ч одоо залуу зандаа явтаа хань хэлсэн бол яг л ингэж сургацсан байсан юм даа. Өглөө босоод нүрээ угаагаад дараа нь билэгчнээ угаагаад ингэж бүр жаншчихсан. Тэрээс айхсан байхгүй тийм сайхан сэтгэл амар байдаг шүү дээ. Тэгээд нэг хоёр болохоор тэр хүүхнүүд би нэг ажиллаж хүүхнүүдэд тийм та нар өглөө босоод надад угаадаггүй л янз бүрийн муухай үнэр тэр үнэр ямар муухай үнэр байдаг гэж бодсон. Тийм өглөө босоод та нар угааж чаддгүй юм бол даашаа тангаагаад лавхан шиг тангааж байгаад нас шалтгаан самаа үнэрлээд үз. Тийм манай хүүхнүүд ялтаачгүй заахтар янз юм гацчихсан ярьдаг хүн шиг гацчихсан таасан байхгүй та нар. Тэгээд сүүлд нөгөө манай нэг соёлогч хүүхэн байсан чинь зайлвал зүрхлээ инээ түргэж талтагч би таны зар зөвлөгөөнөр өвнийг аашлаа тангинаад байсан одоо форцсон штэ. Хүүхдүүд хүртэл боор нөгөө хүүхдүүдэнд нөгөө орчиндөө тассан аав нөгөө өнөөрөө угаачаал ирээсээ угаад юм байна л тэр. Хүүхдүүд нөгөө аав баава угааж байгаа юм уу гэж яваад өгдөг юм аа нөгөө тэрээс аанчаа. За. Тэгээ сургацсан тийм сайхан орчин тийм байхад өөр хүүхэд тийм л сурна штэ. Тэгээд тэр талаар бас хүмүүсээ жоохон цэвэрхэн соёлтой сайхан өнөр танартай явж байвал шин чада хаажууд байж исэн амар амгалан сайхан санагдана харагдана. Тийм соёлтой байгаарай гэж залуустай захив та. За маш их баярлалаа. Тэгээ бас эмнэлгийн мэргэжилтийн эмч маань орж ирээд бас нэг ингэж тодорхой зөвлөгөө өгж байгаад маш их баярлаж байна. Манай сонсогчдод бол хүлээж аваад тэгэд хэрэгжүүлж эхлэх баха. Угаасаа хэрэгжүүлдэг ч маш олон соёлтой боловсон сонсогчд байгаа. Тийм. Орчин сайхан болсон багчаа. Юунаас итгэхийн тийм хүмүүжил олоод авчих юм бол өөр хүмүүс чинь бүгд л тэр орчинд дассан хүмүүжлэрээ том болоод эцэг их болоод тийм л байна шүү дээ. Тэгэхээр тэрнээс ерөөсөө айж янз бүр болсон байхгүй шүү дээ. Сурах хэрэгтэй. Хүүхдүүдийг сурах хэрэгтэй. Манай монголчууд чинь жоохон тийм юу гэдэг ичимхий. Өөр хүүхдүүдтэй янз бүрийн юм ярихаас аадаг ичдэг үгүй шүү дээ. Тэрийг чөлөөтэй ярьж хэлж явах хэрэгтэй байхгүй юу? Өөрт нь харуулад үзүүлээд ингэдэй одоо том болно ээж болно миний хүүхдүүд ингэж сурч тийм бол одоо ийм байдаг гэдгийг бол яг сайхан хэлээд яриад гэсэн бол хүүхдүүд яг орчныхоо хүмүүжлэр том босоод тийм л байна шүү дээ том болоод. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Яг ингэ мэргэжлийн хүн орж ирээд бас нэг ийм зөвлөгөө өгөөд те бас ингэж зөвлөгөө өгдгөө гэрийнхэндээ ч одоо өөр хүүхдтэй ч ажлынхаа газрынхаа хүмүүст ч ингэж өгдгөө гэд хэлээд ороод ирлээ. Тэгэхээр маш их баярлалаа. Зөвлөгөөгөө авсан шүү. За энэ дэр би бас юу гэж бодож чинь гэхээр бидэтэй айлууд болохоор яг тэр дээргүй одоо гэртээ 0 орох бие засах болгондоо ингээд ороосоо ингээд угааж муугаад болчихж байгаа бах тийм ээ. Тэгэхээр яа харахгүй өдөр болгон усанд орч чаддгүй маа гэхэд явхтаа суултар дээрээ өглөө бие заслаа өдөр ч юм уу нэг боломжороо тэгээд бас угааччихвэл бас их зөв шүү. За өнөөдрийн сэдв маань болохоор 30 нилээн гарчлаа. Ганцаараа явсараа тост дарж гүйцлээ гэдэг сэдвээр явж байгаа. Тэгэхээр синглчүүд маань орж ирээд за надад бас нэг юм асуудал байгаа гамаа. Би ингээд өдий хүртэл ингээд тань ижилгүй байна. Миний магадгүй одоо ингээд
тавьсан цензуур бусдаас ингэж нэхээд байгаа зүйл магадгүй хатуудаад байгаа юм болов. Аль эсвэл ийм хүнтэй таарч исэн үнэхээр тэнэг штэ гэдэг ч юм уу тий. Тэнэг юм урдаас яриад исэн гэдэг ч юм уу. Яг энэ талаар ингээд ороод ирээрээ. Хэрвээ та Монголоос холбогдож байгаа бол 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү манайхаа. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 46 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөө нэвтрүүлгийг сонгон сонсдог бүх сайхан унтлагын өрөөнийхөө сайхнуудаа бас өчигдөр мэндийг дахин хүргэчихье. За комментуудаа уншия. Манай нөхөр өглөө болгон усанд ордог. Надаас илүү штэ. Ер нь доод ариун цэвэр чухал шүү. Чухал. За ялангуяа эмэгтэй хүн дээр бол бүр чухал. Яг бол бид нар чинь өөрсдөө бас нэг савтай, тэ хөвлийдээ савандаа, тэ ингээд үр хөхөд бойжуулдаг юм тийм болохоор илүү тэрийг эрхэмлэж нандинах хэрэгтэй байх гэж би боддгийн. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Тэмнэ. За өчигдөр минь төргий. MJL радио ээ. Мөн байна. За ганцаар явсараа тост дарж гин үү? Эсвэл тост дарж исэн хүнтэй уулзж исэн үү? Тост дарж исэн хүнтэй уулзсан. За тэгэд ямар байсан? Юу болсон? Яасан яри. Танил үдимэлээ. Энэ хүний амьдралаас холдсон оо. Тэ. За ямар юу гээд байсан? Юугээд сонь гаргаадсэн? За дууслаараа ярих боломжтой байна. За баяртай. Манай хүн жоохон ичээд явцсан шүү сая. Сая жоохон иччих шиг боллоо. За ярих боломжгүй боллоо уучлаарай гэж юм бас ийдэг байна тийм ээ. Тэгэхээр баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Дараагийн удаа бас ярих боломжтой үед орж ирээд ярилцаарай. За ер нь ингээд 30 гараал ирэхээр ялангуяа синглчүүдэд ингээд нэг тийм гэр бүлээс найз нөхдөөс байнгын дарамт юм шиг орж ирдэг зүйл нь хизээ хүнтэй суух гэж байна. Чи одоо оройтлоо шүү дээ өглөө шүү дээ ганц би явах гэж юм өөр хүүхэд хаана байна гэдэг. Энэ бол айгүй хэцүү. Тэгэхэд яг тэр хүн ямар хүнийг хайгаад байгаа нь бас их чухал юм байна л та. Одоо ийм хүн одоо мэдээж л хүн л юм чинь хүмүүс гарч ирнэ. Харин яагаад санаанд нийцдэггүй яадаг гэдгийг манайх орж ирээд хэлээрээ. MJL радио холбогдсон байна. Тэнцэнэ. За үчи минь үчиг сайхан өнгөрөж байна уу? Сайхан. За. Надад тохиолж байгаа үгүй. За тэгээ. Манай хамаасын ихчээдээ. Аха. Надад их 40 одоо гарсан 44 хамаатай. За. Намайг хүүхэд байхад анх манад хөдөөнөөс 18-тай 10 дахь ангид хийждээд орж ирээд ажил хийж ирсэн байхгүй юу? Тэр их чинь үү? Тэг яг бүрэн тэр. Тэг яг нүг бид нар баг ингээд зэрэг шохоо ингээд өсөж байгаа байхгүй юу? Нэг гэрт. Тэгээд юусэн нэг ч хүнтэй ирэх байгаагүй. Одоо ч юусэн яг ганцаараа. Би бид нар хамааснараа гайхсан шүү дээ. Хүй тэгэхээр юу гэсэн үг вэ? Их чинь одоо 40 гарцсан онгон гэсэн үг үү? Тийм. За тэгээд өөрөөс нь ингээд асууж зориглох зөрөгтэй хүн байсан уу? Яагаад та хүнтэй уулзсан юм бэ гэж. Яг айр хүүхдэн хамт идэг гэсэн болохоор би хүмүүнтэй суугаад хүүхдтэй болоод тэгээд анхандаа тэгээд хамаа намайг асуудаг гэсэн. Аха. Та хүнтэй үлсэж юу ийгээ надад юу харамсаад идэв ингээд тоглож мосоод 9 жороор хийдэг. Тэгээд та үрж байгаа тамбоосын сайхан юм хийнэ гэдэг нэгээл тий яваад идэг гэсэн. Тэгээд сүүл таараад уулзаж муулаад ярьж мэрэхлээр уурлаад идэг гэсэн. Йоо дандаа л асууж байгаа ядаргаатай юм гэдэг. Юу нэг бид нэг 40 гарсан 44 та хүртлээд нэг ганцаархна нэг хүнтэй үерхчихсэн гэсэн тоо яриад байдгүй байхгүй юу? Бүр үү? Тийм. Ааха. Одоо тэр хүн чи одоо тэр чигээрээ энэ олон жил ямар ч ир хүнийг ойртуулаагүй байх юм бол одоо жинкнээсээ одоо бүр ингэж юу гэдгүүлээ догширцсан байгаа штэ. Тэгээд хөдөө дав дээр ажлынхаа амралтаар очив хатад нэг дүү оюутан болж ирээ дүүгээ оюутны төлбөрийн төлөөд хамт ингэж амьдарч байсаар хагаад нөгөө дүүний хүнтэй суугаа хүүхдтэй одоо яг ганцаараа. Ааха. Би бүр
амар гайхаад идэж ямар сони юу болдог юм бол гэдэг. Би ч гайх чинь бүр ингээд MJL радио сонсож бүх сонсогчд одоо ингээд бүхэл бүтэн 21 аймаг 169 орноороо гайх чинь. Бүр манай хамаатны. Бүр амар татны ойрхон. Гүтгээд тэр их чинь айгүй болвол юу юм болов? Амар ааш мааштай юм болов? Үгүй тэгээд амар хөөрхөн өөрөө айгүй хөөрхөн царайлаг айгүй хөөрхөн ажиллаа игээл тэгэл ерөөсөө ингээл явж идэг. Бэлгийн чиг хандлага нь ондоо ингэж байх уу? Үгүй ерөөсөө зүгээр л надад бол зүгээр л 9 шүд юм орж ирж лээ л толгойд. Харин тэгээд анаа би тэр чинь ингээд бүр ингээд ганцхан миний сэдв биш бүр хатуу даяараа бүр ингээд амар том сэдв баггүй юу. Тийм байна. Тэгээд бүр манай хамаатны нэг их хүртэл бүр тэгдэж энэ ингээд хөдөө жоохон байхад нь ихтэй юм айлах юм болоо тийм гэдэг юм болоо гэдэг. Бас бэж болох юм тий. Тийм одоогоо тийм бид нар бүгдөө ярьдэж байхад. Яг юу нь болдоггүй юм боо мэд. Амарч бид нар ингээд нийлээд амар гоё байдаг байхад өөрийнх нь үеийн залуу хажуугаар нь зүрэл өнгөрөхөд шоолол энийгээд яатсан гэж өгөөч. Готлын харсан 2 өөр үдээстэй шүү гэж ингээд өөг нь хараад өнгөрдөг. Сэн тийм одоогоо тийм бид нар одоо энийг хитэ үдээс суугаад бид тайхаж үчиж. Одоо тэгэхээр хүн амьд нь гологдохоор хэмжээний эмхтэй биш л юм байна л да тийм ээ. Биш. Айгүй хөөрхөн царайлаг, айгүй хөөрхөн амар гоё биемтэй. Ямар сони. Яа тийм бүү. Тэгээд ажлынхын хүрээллийг бид нар мэднэ. Бүх юм мэднэ. Ерөөсөө нэг хүнтэй үерхсэн гэсэн цуу байхгүй. Нэг хүнтэй нэг хүчтэй явж исэн да нэг хүнтэй нэг жоохон хаал малын дараа тэгээ явж исэн да гэсэн тийм цууч байхгүй. Жинкнээсээ тоосон даруулц ихч байна да. Нөө дөрчийн хийжтэй юм бэ. Одоо ингэсэн байгаа шүү. Би л хэлж байгаа болохоос биш заа юу. Бид нар чи ингээ 30 гараад ирэхээр яана одоо нөгөө нэг цэвэр шиг нас нь ирлээ гэдэг нь штэ. Тэгсэн танаа их чинь болохоор баг хүн амьтантай ч ойртоогүй онгон хിവэрээ шууд цэвэршиж байгаа юм штэ. Харин тийм баг цэвэрсэн бохоо. Яг инех зүйл биш л дээ. Гэхдээ бас сонирхолтой юм тий. Би одоо төшөрж байгаа юм байхгүй юу? За. Тэгэл яг тийм би одоо ингээд биний алдаж идэх юм бол амар санаа зовол яач вэ гэж ингээд тийм манай тэр их яаж юм бол бүү. За. Юу болохгүй дээ. Анхандаа бол та тоглоод юу нь болтгүй яа тий өгснээ харамлаад идэв. Гараач хүн амьтантай танилцаж. Тэгэхээр учир начиртай л байна да тийм ээ. Өнгөрдөг байсан. Одоо сүүлд би чинь надад билүүнийг яриад асууж шууд уурал гэл. За сонирхолтой. Тэгээ ямар нэгэн учир начир байгаа л бах та. За холбогдсон маш их баярлалаа. За өчиг сайхан өнгөрөөгээрээ. За бас их сонирхолтой юм аа. За ингээд өнөөдөр холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд бас лайв үзчихсэн сонсогч нартаа маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн хинтч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халукан, Маргааш оройн, үдшийн хөтөлбөрүүдээ та бүхэнтэйгээ уулзах болно. Тэр болтол манайхан бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3